За сайн байцгаана уу та бүхэндээ гэхийн өдрийн мэндийг хүргэе. Астроос Зоолон байна. Өнөөдөр сар маань иршээж байгаа даваа гараг ээлтэй өнгөн цагаан цэнхэр мөнгөлөг. За ээлтэй өнгө цагаан цэнхэр мөнгөлгөөс гадна бас ногоон өнгийг нэммээр байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр цөмөрөө зүрхийн анхаарахгүй бол болохгүй. Бидний зүрхний энерги сул байгаа учраас зүрхний энергид сайн байдаг өнгө нь зүрхний энергийг идэвхжүүлдэг өнгө нь өөрөө ногоон. Өшөө дээрээс нь үнэртэн бас ингээд бидрийг идэвхжүүлдэг штэ тийм ээ бидний сэтгэл санааг өргөх, идэрхтэн нөлөөлөх гэд. Тэгвэл одоо сарнай үнэр маань одоо бидний зүрхний энерги дэмжинэ. Өшөө дээрээс нь та нар маань те зис байгаа бол зисэн буугавчаа зөөгээрээ зисэн аяганаасаа усаа угаарай гэх юм бол одоо зис маань бас бидний зүрхний энергийг дэмжиж өгдөг юм гайхалтай металл маань байгаамаа. За анхаарах жилтэнгүүд маань болохоор гахаа жилтэнгүүд байна. Тэгээд та бүхний харж байгаачлан те тэнгэрийн зураг дээр сар маань загасны ордод бод гариг маань мэлхийн ордод яаж яах вэ гэхээр энэ хоёр маань өөр хоорондоо айгүй гой эерэг энерги холбоосыг үүсгэж гисэн байгаа. Гихтээ бод гариг маань өөрөө ухарч байна. Тэгээ энэ ингээд бид нар ч юу хэлж яах вэ гэхээр зарим үнэнийг одоо цөмөрөө шинэ газраас хайгаад олохгүй байж болдог. Яагаад вэ гэхээр удаан марцсан дурсамж дундаасаа бид нар эргүүлээд олж болдгоо гэж байгаа. Тэгэхээр одоо шинэ газраас шинэ зүйлийг битгий хайгаараа үннийг шинэ газаасаа битгий хайгаараа л гэж хэлээд байгаа. Тэгээ өнөөдрийн одоо үндсэн энерги тийм үү өнгөрснийг одоо буцаах гэж ирээгүй цөмөрөө өнгөрснөөс одоо үлдсэн утгыг буцааж одоо мэдхээр одоо ийм хүлээж авахар юм өдөр байгаа. Одоо бууд гарыг маань ухарч байгаа энэ үед цөмөрөө хуучин яриа, хуучин хүн тийм үү хуучин мөрөөдөл одоо иргэн санагдаж магадгүй. Гэхдээ эргэж ирсэн бүхэн маань бидрийг буцааж аваарай гэдэг үг юусоо биш ээ. Зарим зүйлсүүдтэй зөвхөн ингээд биднийг юуг сурах ёстой байсныг ингэж ойлгуулахын тулд дахин гарч ирдэг. Одоо бидрийг ингээд сургадаг гэсэн үг. Тэгээ загас маань одоо ингээд загасны ордод байгаа сар маань бидрийг ингээд логикоос өмнө тийм ээ зүрхээрээ сонсооч гэдгийг одоо хэлж байгаа байхгүй юу. Тэгээ бууд гарыг маань одоо ингээд тийм бэлгийн ордод байгаа болохоор өнгөрсөн бүхнийг ингээд үгээр биш харин мэдрэмжээр ингээд сануулах гэж одоо бидэрт одоо өнөөдөр мэдрэгдэх бүрэн боломжтой. Тиймээс өнөөдөр хамгийн үнцэнтэй одоо хариултал цөмөр ингээд энд тэндээс уншаад хайгаад олохгүй харин бидний ингээд олон жил ингээд чимээгүй байсан бидний бүр дотоод дуу хоолойноос гарч ирэх болохоор байгаа учраас цөмөрөө дотоодоо сонсё гэдэг ийм зөвлөгөө хүргэж байна. Тэгээд өнөөдрийн одоо сүүдэр талууд нь мэдээж хэрэг одоо юу аах вэ гэхээр те цөмөр ингэдэг штэ өнгөрсөн тэр зүйл ямар ч сайхан байсан гэж боддог та. Гэхдээ цөмөр өнгөрсөн болсон бүгдийг айгүй гоё тийм сайхан байсан, романтик байсан гэж харах хэрэг байхгүй. Тэгээд төшөө дээрээс нь бид нар ингээд хуучинд өнгөрсөнд болоод өнгөрсөн тэр шарахыг тийм үү айгүй үн цэнтэй байлаа гэж бас андуурах хэрэг ерөөсөө байхгүй. Яагаад вэ гэхээр цөмөрөө дурсамжийг өнөөдрийн бодит байдалтай хольж хутгаж болохгүй гэсэн үг. Ойлгомжтой байгаа зү манайхаа. За тийм учраас одоо өнөөдөр цөмөрөө ямар талархал хэлж болох вэ гэхээр өнгөрсөнд байсан бүх туршлага минь өнөөдрийн мэрэгэн ухааны үндэс болсонд би талархаж байна гэдэг одоо энэ талархал маань айгүй өнөөдрийн энергид чухал нөлөөтэй байх болно. За би дахиад нэг тавтаад хэлчихье. Өнгөрсөнд байсан бүх туршлага минь өнөөдрийн мэрэгэн ухааны үндэс болсонд би талархаж байна. За тэгээд цөмөрөө өнөөдөр бас одоо бас нэг анхаарал татах зүйл байгаа. Өдрийн 1 цаг 20 минутаас хойш цөмөрөө яах вэ гэхээр яргаа нэгэн байдлаар бидний төлөвлөгөө өөрчлөгдөж болно. Саатал үүсэж болно. Үр дүн тийм үү бидний төсөөлснөөс өөр болж болно. Эсвэл тухайн ажил яргаа нэгэн байдлаар ач холбогдолгүй болж болно. Шалтгаан нь юу вэ гэхээр өдөр 1 цаг 20 минутаас хойш сар маань чиглэлгүй болчихноо. Тэгээд сар маань чиглэлгүй болсон одоо өдөртөө одоо бараг цайны цагаар одоо болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энээс хойш цөмөрөөс юунд илүү их анхаарлаа төвлөрүүлвэл сайн байх вэ гэхээр хэдийгээр нэгт өдөр ч гэсэн одоо шууд амраараа гэж хэлэх ч одоо айгүй бас тохиромжгүй шүү дээ. Тиймээс цөмөрөө өнөөдөр дуусаагүй ажил байх юм бол тэр дуусаагүй ажлуудаа дуусгахын төлөө хичээвэл айгүй сайн байх болно. За тэгээд өчигдөр дээрээс нь юмнуудаа эргэцүүлээ тийм үү. Өөрийнхөө энергийг нүхий, өдрийнхөө тэмдэглэлийг өнгөрсөн одоо өдрүүдийн тэмдэглэлийг бичиж тэгээд цэвэрлэгээгээ бас хийвэл айгүй сайн байна. Хаач хийсэн байж болно тийм ээ гэртээ, ажил дээрээ. Тэгээд бүр цаашлаад цөмөрөө бяс алгаах, зайлбраах, амрах гэдэг энерги рүү шилжүүл ээлтэй зөв байх болно. За ингээд өнөөдрийн маань зөвлөгөө зурхаа маань ийм байла. Астроос олоон байла. Бүгдээр нь амжилтсыг баярлалаа.